Эзний ивэл дүрнүү улаан тэнгисээс цааш аудио үйлчиллийн шин дугаар эхэлж байна. Өнөөдөр би нэг л хачин байна. Тэргээ тодорхойлох гэхээр нэг л болж өгдөггүй нэг тиймэрхүү нэг сэтгэлийн төлөв байдаг да. Зовлонтой байна уу гэхээр яг тийм биш. Жаргалтай, хөвгчлөлтэй байна уу гэхээр бас яг тийм биш. Тэгээд хөвгчлөлтэй, баяртай байгаа ч гэд өөртөө хэлээд жаргалтай байх гэд хичээх ч юм уу, хөгжүүн байхаас нэг тийм залхуу үрээд байгаа юм шиг нэг тийм мэдрэмж. Та энэ мэдрэмжийг авчил байсан байх тийм. Иймэрхүү үедээ та ер нь яадаг вэ? Би гэхдээ дүнгиж сая нэг Магдалины дуу сонсоод өмнөхөөсөө хамаагүй дээр болоод байж байна л да. Нэр нь л жаргахаас, зовхоос, ямар нэгэн зүйлийн араас тууштай хөөцөлдөж тэмүүлэхээс ч залхуу хүрэх үе хүний амьдрал байх юм аа. Гэтэл урам хугарч шантармаар юу ч тохиолдоогүй байдаг. Илэрхийлж боломгүй энэ төлөвт өөрчлөлт оруулахын тулд өнөөдрийн дугаараа хамтдаа Магдалины нэг сайхан дугаар эхлүүлцгээе. Энэ бол улаан тэнгисээс цааш аудио үйлчилэл. Улаан тэнгис хүртэлх Израильчүүдийн амьдралд ямар их нүд гэлбэм гайхамшиг болсныг та санаж байгаах. Харин тэнгисийг хуурай газар шиг гаталсны дараа юу болдог вэ? Тэндээс л жинхэнэ амьдрал эхэлдэг. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлэе. Тэгэхээр дуу хөгжим хөг аялгау гэдэг хүний сэтгэлийг баясгаж, хөвсөлзүүлж, хөтлөгөж удирддаг. Тэр тусмаа Магдалины сайхан дуунууд ирч хүчгүй болсон үед ч юм уу, аль эсвэл айж төгшсөн үед амар тайвныг мэдрүүлж, урам зоригийг сэргээдэг. Эзэн дахин ирэх мөч хүртэл. Эзэн дахин ирэх мөч хүртэл энэ замаар би алхах болоо. Давчуу загал мэга би нэлтүүлэх замынхаа төгсөв эзэнтэй би учрах болоо. Алдрын эзэн эзэн дахин ирэх мөч хүртэл эцэж цуцалгүй гих болно. Эзний алтарын дэлхий дүүрхэд энэ би мен магтан Вини хайртай ихэдэ Бог дэлхийн аврагчэдэ Миний хайртай ихэдэ Бог алдрын агойхан эзэн дахин ирэх мөч хүртэл эцэг цуцалгүй би болно. Эзний алтарын магтан дуулна. Вини хайртай ихэдэ
дэлхий аврагч эзэн миний хайртай ихэзэн бүх алдрын агуйхаа миний хайртай ихэзэн бүх дэлхий аврагч эзэн миний хайртай ихэзэн бүх дэлхий агуйхаа бүх алдрын агуйхаа. Эзэн дахин ирэх мөч хүртэл. Эзэн дахин ирэх мөч хүртэл эцэж цуцалгүй гүйх болно. Эзний алдар энэ дэлхийд дүүрэхэд энэ л бие минь магтан дуулна. Заримдаа тэр гэхийн тэмдэггүй сэтгэл хөдлөлийн хувьд хүчсэн, хөлдсөн, эсвэл айхтар дэржигнүр донслогоотой замаар л машинтаа тавьж байгаа юм шиг л тийм цаг үе хүний амьдрал байх юм. Туулах цанд маань юу ч тулгарсан, эцэж цуцалгүйгээр урагшаагаал харах юмсан, тууштай л байх юмсан гэж бодогдлоо. Энэ нөхцөл байдлыг Есүс ч гэсэн туулсан, мэдэрсэн л ээж таараа. Тийм болохоор ганцаараа эсвэл би л ийм л хүн шүү дээ, тийм л хүн шүү дээ гэж өөртөө хангалтгүй гэсэн дүн тавилгүйгээр ганцаараа биш гэдгээ санаж урамтай хайцгаая. Тэгэхээр таныг урам зоригоор бадраахын тулд хамтдаа Библиэд илгэцгээе. Тэнд нуугдсан эртнэс байгаа. Дуулал 55 дугаар бүлэг. Бурхан залбиралд минь чих тавиач. Намайг гуйхад бүү нуугдаач. Намайг анхаарч надад хариулаач. Би шаналл дотроо yoолон үнэхээр өөмөрч байгаа нь. Дайсны дуу хийгээд муу хүний дарамтаас болсон юм. Тэд над дээр хөнөөл авчирч уурандаа тэд намайг үзэн ядаж байна. Миний дотор зүрхмэн дэлсэж үхлийн айдас намайг нүмерчээ. Айдас дагжил надад ирж би аимшигт автжээ. Би тагтаа шиг жигүүртэйч болоосой. Тэгвэл нисэн одож амрахсан. Харагтун алс хол дайжиж цүлд хоноглохсон. Салхи шуурга хуй салхинаас зүхтах газартаа яарахсан гэж би хэлв. Хүчирхийлэл хийгээд тэмцлийг хотод харлаа. Хил яриаг нь эзэн та хутгалдуулаач. Тэр хотод ёсон бус явдал зовлон бий. Тэдгээр нь хэрмэн дээр нь өдөр шөнөгүй явдаг. Түүн дотор хорлол бий. Худал болон мэхлэл гудамжнаас нь салдаггүй. Намайг доромжилдог хүн нь миний дайсан минь биш байлаа. Тийм байсан бол би тэсгсэн. Миний эсрэг өөрийгөө өргөмжилдэг хүн нь намайг үзэн ядагч биш байлаа. Тийм байсан бол би түүнээс нуугдахсан. Харин тэр нь надтай ижил нэгэн. Миний анд ба дотны найз минь билээ. Бид хамтдаа таатай чуулал хийж Бурхны өргөөнд олны дунд алхаж байсан. Үхэл тэднийг залгин хоосруулаг. Үхэгсдийн орон руу амьдаараа яваг. Учир нь амьдардаг газар нь ч тэдний дотор нь ч ёрын муу юм. Харин би Бурхныг дуудаж эзэн намайг аварна. Үдэш өглөө болон үд дунд ч би өглөн гомдлох бөгөөд тэрээр дууг минь сонсно. Миний эсрэг олноороо игэнсэн тул тэрээр тулаанаас амийг минь амар тайвнаар аварна. Эртнээс өршөгч нэгэн болох Бурхан сонсоод тэдэнд хариулна. Тэд үл өөрчлөгдөх бөгөөд Бурханаас ч эс имэн. Өөртөө тайван байгчдын эсрэг тэрээр гараа сунгаж тэрээр гэрээгээ зөрчжээ. Түүний ам хил цөцгийн тосноос ч ялдан байсан. Харин зүрхэнд нь дайсагнал байв. Үг нь чидүүн тосноос ч уян зүүлэн байсан. Гэвч тэд илд сугалсан байв. Ачаагаа эзэнд даатаг тэрээр чамайг түшнэ.
Зүвтийг ганхахыг тэр хизээч зөвшөөрөхгүй. Бурхан та тэднийг сүрлийн нүхэнд унгана. Цуст мэхлэгч хүмүүс өдрүүдийнхээ хагасыг ч эдлэхгүй. Харин би танд итгэх болно. Дуулал 56 дугаар бүлэг. Бурхан намайг инэрээч. Учир нь хүмүүс гიშгчиж бүхэл өдөржин намайг дарангуйлж байна. Дайсагнагсад намайг өдөржин гიშгчв. Довтлогсод миний эсрэг олуулаа байна. Айцтай өдрүүддээ би танд итгэн найдана. Бурхны дотор үгийг нь би магтана. Бурханд итгэсэн тул би айхгүй. Мах бодтон надад юу хийж чадах вэ? Өдөр болгон тэд үгсийг минь гуйвуулж байна. Бүх бодол нь миний эсрэг хор хөнөөлийн төлөө юм. Тэд цугларцгааж нуугдаж өөрсдийгөө нууж байна. Тэд амийг минь отож байхдаа алхмуудыг минь ажиглаж байна. Бурхан хилэнц нүглийнх нь хариуг тэдэнд өгөөч. Уур хилэнгээр хүмүүсийг номхотгооч. Миний төөрөгдөл бүрийг та тоолсон билээ. Нулимсыг минь тулмандаа цуглуулан хийгээч. Таны номд тэд бичгтээгүй гэжөө. Миний дуудах өдөр дайснууд минь ухарна. Үүгээр би Бурхан миний талд байгааг мэднэ. Бурхан дотор би үгийг магтана. Эзэн дотор би үгийг магтана. Бурханд би итгэсэн бөгөөд айхгүй. Хүн надад юу хийж чадах вэ? Бурхан таны төлөөх ам өчгүүд над дээр байна. Би талархлын тахилуудыг танд өргөнө. Учир нь та амийг минь үхлээс аварсан. Амьдын гэрэлд Бурхны өмнө алхуулахын тулд хөлийг минь та бүдрэхээс аварсан. Дуулал 57 дугаар бүлэг. Намайг өршөөгөөч. Бурхан намайг өршөөгөөч. Учир нь сэтгэл минь таны дотор хорогдож байна. Таны жигүүрийн сүүдэрт би хорлол өнгөртөл хорогдно. Би хамгийн дээд Бурханд миний төлөө зорилгоо биелүүлдэг Бурханд хашгирна. Тэрээр тэнгэрээс илгээж намайг аварна. Намайг залгихаар завдагчдыг зэмлэнэ. Инрэл хайр ба үннээ Бурхан илгээнэ. Миний ам арслангуудын дунд байна. Би гал гаргагч хүний хүүгүүдийн дунд хэвтэж байна. Тэд жад ба сум мэт шүттэй бөгөөд хилэн хурц илд юм. Тэнгэрсээс дээгүүр Бурхан өргөмжлөгдөх болтугай. Сүр жавхлан тань бүх дэлхийн дээгүүр байг. Тэд хүлд минь тор тавьжээ. Сэтгэл минь гонсойв. Өмнө минь тэд нүх ухжээ. Өөрсдөө тэгээд түүндээ унав. Зүрх минь бат байна. Аяа Бурхан, зүрх минь бат байна. Би дуулна. Би аялгуулн дуулна. Сэтгэл сүнс минь сэрээч, босоо ятга ба ятгаа сэрээч. Үүрийн гэгээг би сэрэн. Аяа эзэн, би ард түмнүүдийн дунд танд талархал өргөнө. Би үндэстнүүдийн дунд таныг магтан дуулна. Учир нь хайр инрэл тань тэнгэрт тулам. Үнэн тань үүсэд тулам билээ. Аяа Бурхан, тэнгэрсээс дээгүүр өргөмжлөгдөөч. Таны сүр жавхлан бүх дэлхийн дээгүүр байг. Амен. Эзэн үргэлж үгээрээ хөдөлдөг учраас Бурханд бүх талархал магтаал нь үеийн үед байх болтугай. Миний хувьд өөдөөс босоод ирэх шиг болсон баг зэшлэлийг танд уншиж хуваалцъя. Би тагтаа шиг жигүүртэйч болоосай. Тэгвэл нисэн одож амархсан. Харагтун алс хол дайжиж цүлд хоноглогсон. Салхи шуурга хуй салхинаас зүхтах газартаа яаргсан. Дуулал 55 дугаар бүлэг 6-аас 8 дугаар ишлэл. Заримдаа бүх юмнаас зүхтмаар санагдах үе гэж байх юм аа. Гэхдээ бүх юм зүхтмаар хэцүү учраас уу? Эсвэл бид үүнийг хэцүү гэж бодоод зайлсхийж зүхтмаар байгаа юм болов уу? Ихэвчлэн л амралт чөлөө завгүй ажилласнаас болоод нэг мэтгэд өдөр болгон хийдэг ажлаасаа хальширч түрцсэн байдаг. Өвөл болтгороо л болдог байхад өвлөөс хэтэрхий их хайж, зүрхшээх мэдрэмж хүмүүс заримдаа төрдөг тий. Уг нь өвлийн тэр хар хүүтэнд ямар хүл нүцгэн явах гэж байгаа юм штэ. Хэдийгээр тохирсон дулаан хувцс өмсөж бие гамнаж хайрлаж бөөцөөлөх байсан ч гэсэн заримдаа өвлийн тэр хахир байдлаас ирэхгүй байдаг. Энэ үед өвөл болдоггүй дулаан орн руу нүүдлийн шуу шиг нисээд л явчмаар санагддаг. Хүнд хэцүү зүйл тохиолдоход би мэдгүй гэдэл арилаад өгмөр. Энд мэдрэмж хариуцлагаас бултах тийм туйлбаргүй байдлын илрэл юм уу гэхээр
бас ч тийм биш те. Тэгээд аягүй бие өмөрч сонсогч танаас нэг тийм хань түшиг авах гээд л байгаа юм шиг санагдчихлаа. Юутай ч танд ч гэсэн хаа нэгтээ хаашаа ч юм нисээд яваад өчмөр зүхтмаар яваад өчмөр санагдах тийм үе гардаг баг. Зүгээр дээ. Хүн болгонд ийм мэдрэмж төрөх үе гэж байдаг баг. Би танд Библиэд байдаг үнтэй адилхан дуу мэдрэмж авсан нэгэн хааны тухай ярьж өгөө. Өмнөх дугаараараа хатиг өвчнөөсөө болоод үхэл амьдралтай тэмцэлдэж байсан хаан гэд ярьж байсан да. Нэрийг нь Хизкия гэдэг. Амьдрал нь үхлийн ирмэгт тулж ирээд хаан руу хараад хамгийн дээдийн бурхнаас амьдралыг гуйн залбирсан тэр хаан бурхны ивэлэр амьдралынхаа хугацаан дээр 15 жилийг нэмүүлж бичүүлчгээд тун додгор баяртай нарахгүй байж байна. Би нилаашаад амьдралд нь тохиолдсон тэр таагүй хар бараан өдрүүд хизээж байгаагүй юм шиг баяр наадам хүл хөгжөөн болж далайн чандаас зочид гීчтийг урьж дайлж цайлж эцэг өвгдийнхөө үеэс үед өвлүүлж ирсэн үнтэй цайтай бүхнийг тэдгээр гадна дотны хүмүүст үзүүлж харуулж үгүй их л гайхуулж байна. Магадгүй тэр завсраа үхлээс босч ирсэн Хизкия би чинь гэж ирээд л ам бие өөрөө итгэж гисэн аятай л аашилж магадгүй адхан зүрхэндээ тийм бардамнан сагсуурч байсан ч байж болох юм. Гэтэл нэг өдөр ийм явдал болсон юм. Тэгэхэд иш үзүүлэгч Исая Хизкия хаан руу ирж энэ хүмүүс юу ярьж байна? Тэд хаанаас таныг зорж ирв гэж асуухад Хизкия тэд алс олон орон Вавилоноос ирсэн гэв. Исая тэд таны гэрт юу үзв гэхэд Хизкия тэд гэрт минь байгаа бүхнийг үзсэн. Тэдэнд үзүүлээгүй юм эрдэнсийн санд минь байхгүй гэв. Тэгтэл Исая Хизкияд эзний үгийг сонсогтун. Үдсэгтэн. Чиний гэрт байгаа бүхэн чиний эцэг өвгдийн энэ өдрийг хүртэл цуглуулсан бүхнийг Вавилон руу зөөх өдрүүд ирж байна. Юу ч үлдэхгүй гэж эзэн айлдаж байна. Чиний үр удам, чиний төрүүлэх хөвгүүдээс чинь аваачигдах бөгөөд тэд Вавилон хааны ордонд тайгнууд болно гэв гэхэд Хизкия Исаяд таны хэлсэн эзний үг сайн юм. Учир нь тэрээр миний өдрүүдэд амар амгалан аюулгүй байвал болоо босуу гэж боджээ. 2 дугаар хаад 20 дугаар бүлэг 14-өөс 19 дугаар ишлэл. Тэгэхээр Хизкия яахаа алдсан тэнэг мулгуу нэгэн учраас миний өдрүүдэд амар амгалан аюулгүй байвал болоо босуу гэж хэлчихээг байх. Тэр магадгүй нэг тийм бантсан баг. Яг үү хүмүүс буруу зүрх юм хийснийхаа дараа за тэгээд тэрийг нь хин нэгэн буруу шааж зэмлсэний дараа нэг тийм бардам занан дүрлцээд гүчүүдэлдэг дээ. Би ийм л хүн ингэж ирээд л. Тэрэн шиг Хизкия хаанч гэсэн Вавилоны хаан тус эцэг өвгдийн чинь хурааж цуглуулсан бүхнийг цөмөнгийн аваачиж авч явна гэхийг сонсоод байсан да. Гэхдээ нэг тийм тэнэг бардам занан хөдөлсөндөө миний өдрүүд амар чимэр аюулгүй байвал болоо гэсэн байх. Угтаа Хизкия дотроо яг л шүү болоод нисчмээр явчмаар магадгүй буцаагаад үжигнээс цаг хугацааг ухраамаар санагдсан баг. Бид хөндлөнгөөс хин нэгний үг үлийг шүүж дэнслэхдээ гаруун ухраас Хизкия ямар бодлогогүй ямар хялбархан үгийг амныхаа зоргоор ярина вдэ гэж буруу шааж болох ч гэсэн яг адилхан нөхцөл байдал бидэнд ч гэсэн ирвэл барьцаалдахыг үхээсгэх аргагүй. Тэгвэл нисээд хаяад орхиод явчмаар үед яах вэ? Үгүй нисий гиснийч далавч алга. Хаяад орхиод явчихаар дараа нь харамсуул яах вэ? Ард үлдэх ажил амьдрал ахуй маань яах болж байна? Үүнээс илүү зовж тарчилж бусдыг өвтгөж зовоохоос цаашгүй байвал яана вэ? Эсвэл тэд надгүйгээр улам жаргалтай хизээнээсээ илүү жаргалтай сайхан санагдвал яана вэ гэсэн төмөн бодолд автдаг. Давидэд далных нь хооронд хүндүр мэдрэгдээд гинт далавч ургаад нисчихээгүйч тэр асуудлынхаа гаргалгаа болгож ийм нэгэн шийдвэрийг гаргасан. Ачаагаан эзэнд даатах. Тэр чамайг түшнэ. Зөвхтийн ганхахыг тэр хизээж зөвшөөрөхгүй. Бүхнийг үгүйсгээд бүгдийг орхиод хаяад явчмаар санагдах үе хүний амьдрал бишгүй дээлэх. Харин энэ үедээ ачаагаа эзэнд даатах гэд үзцгээе. Ачаагаа загалмайн өмнө буулгацгаая. Аяншиж ядарсан хүн амрахтаа мөрөн дээрх ачаагаа буулгадаг штэ. Тэр итгэл морныхоо нурууг амраая гэж богцоо газар тавьдаг да. Ачаа маань хүнд бол хүнд гэд, хэцүү бол хэцүү гэд байгаа бүхнээ. Ямар санагдж байгаа тэр мэдрэмж бурхандаа уудлах нь ичмэр эсвэл муухай буруу зүйл лав биш. Энэ хүрээд өнөөдрийн дугаар маань өндөрлөж байна. Хэсэг хором хамтдаа залбиралд өөрсдийгөө
зориулцгаая. Зүдэж туйлдсан хүнд ачаа дарамт үүрсэн бүгдээ над дээр ир. Би та нарыг амраая гэж айлтсан зүрхсэтгэлдээ дүлгөөн даруй эзэн минь ээ, таньдаа бид талархаж байна. Хүнд бол хүндийгээ хийлж, уудлах үед биднийг зэмлэж буруу шааж, урмыг маань мохоож, амьдралыг маань улам дарамттай, шаналлтай болгохгүй гэдгийг мэддэг учраас Бурхан минь, бид таны нэрийг дуудаж байна. Бид танд ачаагаан өргөхөөр ирлээ. Энэ амьдралд бидний нуруундаа үүрч дүүрч яваа ачаа дарамтыг таал мэднэ. Үр шир, өвчин, хууч, харилцааны аар саар асуудал, хань бүлгүй ганцаардан шаналлах хуршүүдтэйгээ хүмүүстэй хил амаа ололцож таарч тохирохгүй муудалцсан мурих гэд үч төчнөөн асуудал сэтгэлийг маань зовоож шаналгаж байна. Тэр болгоноосоо болоод бидэнд заримдаа бүхнийг орхиод хаяад явчмаар, зүхтмаар, буугаад өгчмөр санагдах үе гэж байх юм аа. Их эзэн минь ээ, буулгыг минь өөрсөд дээрээ авч надаас суралц. Тэгвэл та нар сэтгэлдээ амралтыг олноо гэж эзэн та хэлсэн билээ. Буулга минь аятай. Ачаа минь хөнгөн гэж хэлсэн учраас бид хүнд ачаагаа таньдаа өргөж, харин таныхаа хөнгөн ачааг бас энэ амьдралд хэрхэн сэтгэлдээ амралтыг олж, ядрал дарамтгүй, жаргалтай, урамтай амьдрахыг бидэнд зааж өгөөч гэж гуйж байна. Есүс ээ, бид танд хайртай. Бүхнийг таньдаа өргөж, бидний их эзэн Есүс Христийн нэрээр залбирanгуйч байна. Амен. Улаан тэнгисийг гатлахаас өмнө Израильчууд Бурхантай анхлан танилцсан бол тэнгисийн цаад эрэгт тэд хүл тавиад Бурхантайгаа ойртон нөхөрлөж, итгэлээр амьдрах шин замнлаа эхлүүлсэн. Улаан тэнгисээс цааш итгэлээ ганц үгээр бус амьдралаараа гэрчлээ.